Би нөгөө энгийн утастай микрофон авчдаг уу? Нөгөө энгийн микрофон. За, ивэл өрнөө. Ууй уулзцгаахын хэдүүлээ те. Нөгөө Оросууд нөгөө боршо идэхтэй нэг гартаа талах барьж иддэг. Тэгээ талахгүй үйдэг бүр аргаа ядахтай алин бариад иддэг гэдэг шиг. Олон жилийн ийм микрофон бариад сурцсан болохоор сайн мэдээний номнууд 4 номоо та хэд маань үзэж байгаа юм те. Сайн мэдээний 4 ном. Би залбирсан байхгүй юм нэ. Би ямар үг таны хүүхдүүдэд хэрэгтэй, чум ямар үгийг би таны хүүхдүүдтэй хуваалцах вэ? Та надад бас юм сануулж мэдүүлж өгөөч гэд. Ашгүй та хэд маань яг сайн мэдээний 4 ном үзэж байгаа бол одоо бид нарын ярих сэдэв маань бас яг та хэдийн шинэ гэрээний номнуудаас бэлдсэн байна. Тэгэхээр илүү тодорхой сонирхолтой байх гэж бодож байна. За. Бид нар өнөөдөр Есүс Христ эзний тухай нэг чухал зүйлийг олж ойлгох хэрэгтэй байна. Нэг энгийн жишээ байдаг. Нэг найз залуутайгаа салсан эмэгтэй жишээ байдаг. Та нар хэрвээ мэддэг бол найз залуу нь хар шүлэнд айгу махтай хоньны хар шүлэнд айгу дургу гинэ. Ер нь хар шүлэнд. Тэгээ тэр хоёрын салсан шалтгаан юу юм гэхээр найз охин нь гурилтай шүл хийгээд өгөхөөр чи хар шүлэнээр гурил хийцэн байна гэдээ уурлаад байдаг гинэ. Тэгэхээр будаатай шүлтэй хоол хийгээд өгөхөөр чи хар шүлэнээр будаа хийцэн байна гэдээ уурлаад байдаг. Аргаа ядаад цуун хийгээд өгсөн чинь чи шүлэн ширэгцэн хар шүл хийгээд өгсөн байна гэдээ уурлаад байсан. Ингээ хамгийн сүүл тэр хоёр маань хоёр тийш болсон байна л да. Асуудал нь юунд байна гэхээр найз залуугийн тэр ертөнцийг үзэх үзэл. Тэр хар шүл гэдэг зүйлийг толгооноос авч хаяхгүй бол тэрнээс өөр хичнээн гоё хоол байсан ч тэр залуу юугаар олж хараад байна? Хар шүлөөр олж хараад байгаа. Хар шүлөөр л хараад ахаар цуувнч бай, өөр ямар ч хоол бай, өөрд нь хар шүлэл болж харагдаад байна. Бид нар Библийг бас ийм бишээр харж сурах хэрэгтэй. Бид нар 90-ад оны үед тийм ээ анх сайн мэдээ дэлгэрж ирсэн үе, 150 жилийн өмнө Солонгос дэлгэрж ирсэн үе, магадгүй 300-400 жилийн өмнө хөгшин Европт дэлгэрж ирсэн тэр сайн мэдээ. Есүс эзний зан чанар, Есүс эзний гайхалтай үйлсүүдийг бид нар яг Нямка гэдэг хувь хүний өөрт ашигтай байрлалаас өнцгөө солихгүй хараад ахаар Библиэлд байгаа олон чухал зүйлсийг бид нар андуураад заримдаа Бурхныг бас буруу ойлгочих тохиолдол байдаг. Бид нар Есүс эзний амьдрал түүний зан чанарыг тэгээд тэрээр Бурхадтай биш, Тэнгэр элч нартай биш, гим нүглэр дүүрэн хүн төрлөختөн бид нартай харьцаж байсан Есүсийн харилцаа нь ямар байсан бэ гэдгийг бид нар сайн олж харахын тулд саяны энэ хар шүлнөөс болж найз охиноосоо салж байгаа залуу шиг өөрсдийн үздэг ертөнцийг үзэх үзлээс өөр өнцгөөс Библийг харах хэрэгтэй. Ялангуяа бид нар одоо Библийн сургууль сурж байгаа тийм үү. Олон зүйлийг бид нар өөр өнгөөр, өөр өнцгөөс Есүс Христ эзнийг 100% бурхан гэж бид нар хардаг байсан бол одоо арай жоохон гүнзгийгээр бас 100% хүн байсан гэдэг талаас нь харах хэрэгтэй. Тэгээд Есүс эзэн чинь энэ дэлхий дээр ирээд дандаа энгийн тэнгэрлэг зүйл яриаггүй. Тэр дагалдагч нартайгаа хоол идсэн, тэр уйлсан, тэр ууралсан, тэр стрессдсэн, тэр ядарчээсэн. Бүр ядрахтаа далайн шуурганд сэрхээргүй хэмжээнд завин дээр унтчихсэн. Тэр Есүс Христ эзний бид нартай харьцаж байсан зан характерыг бид нар ойлгох юм бол зарим нэг хүмүүс өөрийнхөө алдааг өнгөрснийг өөрөө уучлж чадна. Зарим нэг хүмүүс нь одоо байгаа алдаагаа ойлгож харж чадна. Харилцааны өөр түвшинд бид нар Библийг олж харах болно. Тэгэхээр өнөөдөр би Есүс эзний тухай ялангуяа Библийн сургуульд орж байгаа учраас жоохон муулж магадгүй шүү. Та нар пастор хүн байж Бурхныг мууллаа гэж битгий бодоорой. Би арай өөр өнцгөөс хамтдаа Есүсийг
харъя гэж уриалж байгаа. Матай номны 12 дугаар бүлгийн 1-ийг үзэх юм бол бидний сайн мэддэг хэсэг байгаа. Матай ном та хэд сайн мэдээний 4 номоо орж байгаа бол яг еврейчүүдэд зориулсан сайн мэдээний 4 номоос аль ном нь яг зөвхөн еврейчүүдэд зориулсан ном гэж ярьдаг үлээ. Матай ном тийм ээ. Матай ном. За Матай номны 12-ийн 1-ийг үзэх юм бол маш энгийн ишлэл би та бүхэнтэй хуваалцах чинь. Тэр үед Есүс нэгэн амралтын өдөр тариан талбай дундуур явж байлаа. Шавнар нь өлсөд тариан түрүүг шувтран идэж эхлэв. За логик талаас нь бүгдээрээ бодож үзье. Нэг сүрхий теолог талаас нь биш, энгийнээр бодож үзье. Есүс эзэн бүтэн өдрийн турш үйлчилдэг байсан. Түүн рүү олон мянган хүн ойртоход тэрийг бүгдийн загалдагч нар зохицуулдаг байсан. Бүр зарим хүмүүс ойртох гээд болохгүй болохоор дээврийн хөндийг ухаж байгаа дээрэс нь саа өвчтэй найзгаа буулгаж байсан ийм түүхүүд ч байна. Тэгэхээр та бараг хамгаалагчийн үүрэг шахуу эмх замбраатай байлгах тэр ажлыг дагалдагч нар Есүсийн тэр өдрийн турш үйлчилдэг байсан гэсэн үг. Бид нэр яг кемпээр явж байгаа юм шиг бодож болно. Зарим хүн хараагүй сохор хүн орилно тийм үү? Есүс Давидын хүү, Есүс хүү Давидын удмаа гэл. Тэгэхээр чимээгүй бай гэл ингээл зохицуулаад багш ядарч байгаа чимээгүй. Зарим нь дайрал, зарим эмхтэй өөрөө хөл хорионд орох ёстой, цусан суулга өвчтэй, өдрийн цагаар гарч болохгүй, хүнд хүрж болохгүй, хүрсэн бол тэр хүн нь 7 хоног хотын гадна гарч цэвэрших ёстой. Тэр еврейн хүчрхэг ёс заншлын дундуур зарим нэг эмхтэй хүмүүс очиод хормоноос бариад авдаг. Яг хуулиараа бол Есүс яах байсан? Шууд хотоос гараад ариусгах ёстой. Гэтэл Есүс надад хийн хүрчив гэхэд Петрийн стресстэйг та нар санаж байна. Багш энэгээр дүр хүмүүс биш үү? Тэг энэ олон хүний бүгдээрээ л тантай шүргэлцээд байдаг. Яг алийг хүрснээ бидний яаж мэдэх юм бэ гэсэн чинь үгүй ээ, надаас хүч гарсан. Эмэгтэй яагаад нуусан гэж? Эмэгтэй еврейн ёсонд тэр хатуу ёс жаяг болохгүй зүйл хийцэн байхгүй. Есүс эзэнд хүртсэн. Эмэгтэй суусан газар, цусан суулга өвчтөй нэгний эмэгтэй суусан газар суусан бол андуураа суудсан бол тэр хүн 7 хоног ариусгах ёстой. Тахилч дээр очиод хотын гадна байх ёстой. Тэгтэл тэр эмэгтэй Есүст хүрснээр гай удаж байгаа юм шиг үйлдэл хийсэн учраас айгаад нуугдаад байсан. Тэгвэл эмэгтэй улаагаад намайг уучлаарай гэд хэлэх үед Есүс юу гэдэг вэ? Уучлагдсан. Нүгэлж уучлагдсан. Охин минь чи идэгэрлээ гэж хэлдэг. Энэ харилцаанд дундаас та энгийн хүмүүсийн дагалдагч нартай харилцаж байгаа харилцааг бодоод үзье. Есүс эзэн өөрийнх нь номлолыг сонсож байгаа хүмүүст хэр анхаардаг байсан гэвэл энэ хүмүүс бүгдээр өлсөж байгаа. Яаж хооллох вэ? Дагалдагч нар ярьдаг 200 динар байсан ч хүрэхгүй. Энэ чинь зөвхөн ирчүүд нь 50000 орчим гэвэл эмэгтэйчүүд хүүхдүүдийг тоолох юм бол та энэ 15-20 мянган хүн байна шүү дээ. Яаж бид нар хооллох юм бэ багш? Энэ бүх хүнд хоолж болохгүй гэл. Тэгэхээр Есүс санаа зовоолээд үгүй хооллох хэвээр. Тэгс нэг жоох хүүхэд ирээд 5-2 сагс өгсөн чинь Есүс яадаг вүлээ? Өрөөгөөд тэнд байсан бүх хүн цаддаг. 12 сагс үлддэг бүр илүү гардаг. Харин өнөөдөр дагалдагч нар яаж ийн нэ? Амралтын өдрөөр Есүс эзнийг дагаа явж байгаа. Бидний хувьд бол сабат өдөр, үйлчлэлийн өдөр. Гэтэл тэд нар яасан гэнэ? Та нар тариан түрүүг шувтраад идэж үзсэн үү? Зажилж үзсэн юм байна. Үзнэ үү? Би оюутнуудаа TTS дагалдагч бэлтгэх сургуулийн захирлаар байхдаа бүгдээнд нэг идүүлжсэн. Тариан түрүүг шувтраад та ингэж зажлаа лээ. Яг модны бох давирхайг бид нар бох болгож ажилтдаг байсан шиг тийм цагаан бох болдог баг. Гашуун. Тэгээ залгинэхээр та боддоо. Өлсөж байгаа ямар ч өлсөж байсан танд нэг ийм том зажилсан бох аваад өгвөл та сайхан кафтан аргагүй хичээж залгихгүй бах тийм. Дагалдагч нар энэ хэмжээнд өлссөн гэж. Өлссөн. Гэтэл фарисеучуд бусад бүлгийнхээ хараад юу гэдэг вүлээ? Бид нар ингэж болохгүй штэ. Яг гэвэл та тариан түрүү шувтран гэдэг чинь ажил хийчлээ гэсэн үг. Та өөрөө бурхны хүн байж Мосегийн хуулийг, Лев дэд номон дээр байгаа хамгийн чухал хуулийг та дагалдагч нар чинь зөрчөөд байхад та яагаад юм хэлэхгүй байгаа юм бэ? За энэ бол энд яригдж байгаа үндсэн сэдв, хам сэдв. Гэхдээ та бүгдээр өнцгөө солио л доо. Та тэр дагалдагч нарын дунд байсан бол над шиг ийм гомдомтгой, гомшинтгой, нямкас шиг ийм сул дорой нэгэн байсан бол юу бодох вэ? Петрэ. Ой, загсчаа. Наашраа. Ой, Филиппой. Яаковын хүүхдүүд, Зебедийн хүүгүүд, Йохан та нар нааштай. Өөр хүмүүсийг болохоор зүгээр л номлол сонсоол ингээд ангаагаас сууж байгаа хүмүүсийг болохоор өсч өгье гэж амар анхаарал тавина.
Тэгэхэд ар гэр эцэг их бүх амьдралаа бүр загас мэрэгжлээ хаяад өдөржингөө дагаад үйлчлээд хахад 5-7 загасаар 20,000 хүн хооллоод ирсэн юм. Яагаад биднэрт нэг хоол бодож болохгүй юм бол багш. Бид нар чи ядарч штэ. Бид нар үйлчилж байна. Бид нар бүтэн цагаар үйлчилж байна. Өдөр шөнөгүй ажиллаж байна. Хилээч гэд шүрвдэх баг. Надад таалагдахгүй. Хэрвээ би сүмийнхээ залуучдын кемпээр авч явчаад айлуудын 1 to 1 door to door хаалга руу очиж сайн мэдээд өдөржингөө тараалгачаад орой ядраад ирэхэд нь за сайхан өлсөд унтцгаа маргааш харьцгаа гэвэл манай сүмийн залуучууд яах вэ? Лана пастор бол намайг ажиллаа өг гэж мэднэ. Цаг тутам хэвээд явж байдаг байхгүй юу? Хаан л чимээгүй л болчвол борцогдол явчихдаг. Юу ч үгүй итэд явчихдаг. Гэтэл Есүсийн хувьд дагалдагчдын хувьд гомдох шалтгаан байна уу? Өдөржингөө штэ. Тэр хүнд үйлчлэл хийж байгаа. Над шиг ингээд микрофон бариад зүгээр ингээд амар тайван зүгээр ингээд мэддэг юм хуваалцж байгаа биш. Тэд нар чинь үйлчилж байгаа. Хүч, хөлс, цаг, зав, золиос гаргаж яхад тэднийг тарайн түрүү шалтарж идэх хэмжээнд өлсгөөд байгаа Есүс мэдхгүй гэж байна. Өлсөж байгааг мэдчихэж байгаа шүү дээ. Тэгээд 5-7 загасаар тэр олон хүний хоолсон юм чинь 12хан дагалдагчийг хооллох Есүс хийсний хувьд асуудал биш шүү дээ. Ядчил Юдас санхүү нааш 5 цас гаргаад гамбар авч дагалдагч нарт гэж хэлж болно шүү дээ. Тэр хэмжээнд дагалдагч нарыг өлсгөхөд Есүс тоогоогүй ямар учиртай вэ? Иохан 4-р бүлэг дээр бас нэг Есүс эзний тухай дагалдагч нарын талаас нь өнцгөөс бүгдээрээ харна шүү. Магдал хүндэтгэлийн тухай гардаг. Магдал хүндэтгэлийн тухай Есүс эзний заасан номлол гэж ойлгож байна. Иохан 4-р бүлэг дээр юу гардаг вэ гэвэл би та нар бүгдээр мэдж байгаа учраас би яриа явчихъя тэхүү. Би худлаа ярихгүй санаа зовлоо. Дараа нь Библийг харьцуулаад үзье. Иохан 4-р бүлэг дээр Галилаас Йордан руу явж байгаа тийм ээ. Дунд нь Самар байгаа учраас яадаг вүлээ? Самарыг еврей үндэстэй бүх хүн бүтэн тойрдог. Уул нь чигээр алхачвал хамаагүй дүт. Гэхдээ 3 хоногийн турш Самарын газар нутгийг тойрдог. Шалтгаан юу вэ гэвэл самарчуудыг бузар. Тэдний хүрсэн аяганд хүрэх нь хүртэл цээртэй. Тэдний гიშгсэн газар гიშгэх нь хүртэл цээртэй. Бүр ямар цээртэй гэж сахин доогуур нь явах хүртэл цээртэй. Тэгж үзэн яддаг. Бузар үндэстэн гэж үздэг. Тэгээд Иерусалимд ч оруулдаггүй. Бурхан дээр ирэхэд нь тахилж өргүүлдэггүй. Тэгэхээр нөгөө Самарийнхан чинь яадаг вэ? Улс төрийн байдлаасаа бол Самар үндэстэй хүн Бурханд өргөл өргөж, хүндэтгэл өргөж эзэндээ ойртмоор байна. Гэтэл эзний хариугт Иерусалимд Самар хүн оруулдаггүй. Тийм болохоор шөнөөр Самараас зүхтаагаад иргэншлээ солиод идэв. Би еврей хүн байгаамаа би бүр хол Мосегийн үед ч юм уу Авраамын үед манай эцэг удам ингээд тийм ээ үгүй Нова хаам шим Яфетийн үед ингээд манай эцэг их ингээд салж байгаад одоо би ингээд холоос нүгэд ирж байгаа маа ч гэдэг юм уу Наоми шиг Рут бэрээ дагуулад ирдэг шиг тийм. Ингэж хэлээд иргэнштэй солиод хахаар Самарын улс төрчид яах вэ? Ард иргэдэн цөөрөөд ахаар яах юм? Самар хүчингү болно. Тэгтэл нөгөө талд нь нөгөө еврейчүүд чинь Канаана ижилнэ л гэж шүдээ зугаа сууж байгаа. Нэг л өдөр Самарыг харь үндэстэн гэж үзээд Канаанчууд шиг алах гээд. Тэгэнгүүт тэд нар бүр аргаар яасан гэвэл Крисийн муулыг заагаад Самарчуудын хүндэтгэл мөрөглөг бурхан энд сонсно. Харин еврейчүүд бол Иерусалим сонсон. Тэгэхээр та нар Иерусалим заавал очих шаардлагагүй. Энэ Крисийн муулан дээр гар гэж хэлдэг. Тэгээд Есүс эзэн дагалдагч нартайгаа явж байгаад ингэж хэлдэг. Бид нар одоо Галил руу явахдаа Самараар дайраад явна гэж хэлдэг. Энгийн еврей хүний хувьд хизээч бодож болохгүй аимшигтай тэр бузар гэгддэг газраар агуу бурхны хүү ариун нэгэн би энүүгээр явна. Мөн л бий байсан бол яах байсан бэ? Нөгөө шүүмжлэгч зам маань хөдлөөл. За багш аль Йохан чи наашир та чи харж юм ариун хүн гэдэг шүү дээ. Бурхны хүү гэж өөргөө хэлсэн. Месси гэдээ яриад байгаа шүү дээ. Тэгэд энэ бузар замаар явна гинэ. Энэ чинь ёс суртахуун, ёс зүй байхгүй шүү дээ. Тойрох ёстой шүү дээ. 3 хоног ядарсан ч тойрох ёстой. Тэгэхээр Самарын бузар газраар явна гэж шүү дээ. Нэг ч дагалдагч юу ч хэлээгүй. Тиймжлэл байхгүй. Тэд нэр дугаалдагсан. Гэхдээ та боддоо 100 багт үйлчилдэг хүмүүс байгаа тийм үү? Англи, солонгос хэлтэйгээл ингээд нөгөө амар байна уу гэсэн биш гайвал өгч дандаа багийн үйлчлэлд орчдөг. Тэгээ нөгөө солонгос баг чинь 100члан залбирал хийнэ. Юу гандан орно гэлдэг. Тэгээ та солонгос баг дагуулдаад за ганданд орч гар хөлөө өргөө магтан дуу битгий дуулаарай. Тэгж муучгүй төрийн шашинг монголчуудын
үзэл бодлыг та нар хүндэтгээд чимээгүй алхмын залбирлаа хийгээрэй гэд хамт ордог. Явсаар байгаад хамгийн хүчрхэг бурхнытай нь очиж сүнслэг дэмжлэг хийгээд жанраасгийн өмнө очив. Гэт баахан номд ядж нэг сонсчгоор бүр чихнээс гардаг би нөгөө дуун дуртай. Тэгтээ нэг ядаргаатай дуудаг юм. Аялаад яхан та нарын толгойн шиг гэж. Аялагдаад болтгоо бүр нэг тийм амар нөхцөлд ингээд байж байгаад гараад ингээд Сөүл ресторант хоол иднэ гэд хоолны ширээний ард суухад сэтгэл ямар байдаг вэ? Нэг муухай газраар явцсан болохоор нэг л тавгүй, нэг л хурдан дархан руугаа буцсан. Эднэр онгоцсон хийжээ газ гаргаж өчөд харьяал гэл ингэж бодмоор нэг тухгүй байдаг тийм. Дагалдагч нар яг л ийм байна. Тэд нар чинь хүн. Тэд нар чинь дараа нь тийм ээ Үйлс номын 1-р бүлгээс харь хилүүд бий болж ариун сүнс иржээж апостол буюу элчнэр болсон болохоос одоо тэд нар чинь зүгээр л тариачин, загасчин, малчин, татвар урагч нар явж байгаа. Над шиг хүн. Тэгэхээр тэд нар яг л би ганданд ямар сэтгэл зүйтэй явсан яг тийм байдлаар Самарлуу багшаагаа дагаад орж. Тэгээ орсон чинь худаг таардаг. Есүс эзэн худаг дээр суудаг. Тэр үеийн худаг чинь зүгээр бид нар шиг шанагдаад аваад уучихгүй. Доотлол нь 25-аас 30, 50, 80 метрийн дор усан байгаа. Маш урт олстой хуудуугаар тэр худагаас ус авдаг байхгүй. Тийм учраас Есүс усууж чадахгүй байсан шалтгаан тэр. Тим юмтай хүн болгоо өөр өөрийн тим юмтай гар утстай гэдэг шиг. Тим хүн ирээд ус авахт нь гуйж уух санаатай Есүс сууд. Тэгвэл Есүс амар хэцүү даалгавар өгдөг. Юу гэдэг вэ гэвэл та нар хот руу ороод надад идэх юм аваад ир гэж хэлдэг. Энэ байж болох уу? Та еврей болохоор мэдэхгүй байх. Гэхдээ та мэдрэх гээд үзтээ. Гэхдээ салхин доогуур нь гарч болохгүй. Гэтэл за яг уу гэд дагаад Самарын газраар ингээд Галил руу алхаж исэн чинь худаг дээр суугаад хот руу нөрөөд надад хоол аваад ирэхээр яах вэ? ертөнцийг үзэх үзэлт нь Есүс хүчирхийлэл шиг үйлдэл хийж байгаа. Би байсан бол юу яриад байгаа юм? Яаж самар эмэгтэй гараар хийсэн гамбар, самар дургасан гурил 10-аар хийсэн самар хүний хийсэн гамбарыг би еврей ёстой, би еврей хүн. Яаж миний хоолойд авах юм бэ? Тэр тусмаа та чинь ариун нэгэн биз дээ. Та нар бодож би дагалдагч байсан бол хэдий Есүст хөөгдөж байсан баг тий. Үгүй бол Петрийг дагаад усан дээгүүр алхаад ир гэж байгаа Петрийг аваад намайг живүүлчихэд зарим дээр суугаа явуучих байсан. Бидний дотор ийм сэтгэл зүй байдаг байхгүй. Пастор нь байна уу? Мастер нь байна уу? Ахлагч нь байна уу? Махлагч нь байна уу? Бид нар хүн. Бид нар Библийг дагах гэхээр ийм ёс зүг мэдэх ёстой. Бидэнд Есүс эзэн өөрөөр заадаг ийм заалтууд байдаг. Гэхдээ дагалдагч нар над шиг байгаагүй. Тэд нар Самар руу ороод хот руу орсон. Хот руу ороод тэд нар хэцүү шттэ тийм үү? Тхий үжил бодлын зөрчил байгаа шттэ. Би жанраасгийн өмнө тавьсан тэр боочгоноос нэгийг аваад идчих гээ тэгвэл би өстой дуулууртай идсэн ч өстой нэг 10 өнөртэй л хэцүү шттэ тийм үү? Тэд нар тэгээд ямар ч байсан багштай үг хэлээгүй дуулууртай авсан. Тэгээ эргээд ирсэн чи Есүс юу гэж хэлвэ? Нэг хөөрхөн эмэгтэйтэй буу халаас суужод байсан. Сэрүүхэн худаг дээр ганцаараа хар халуунд өөрсдийг нь тэр байж боломгүй муухай бузар гэж боддог хот руу байж боломгүй бузар хүмүүсээс гамбар аваад ир гэж явуулчаад өөрөө Самар эмэгтэйд. Яагаад би Самар эмэгтэй хөөрхөн гэж байна гэж? 5 нөхөртэй байгаад салаад одоо 6 дахь амьдарч байгаа хүн ч нөхөр юм биш. За та бод. Еврей тэр хүнд ёс заншил, ёс суртахуунтай хүн. Хүнтэй суугаад салсан бэлэвсэн эмэгтэйтэй сууна гэдэг бол том асуудал. Боаз яадаг вүлээ Рүттэй суухын тулд дааман хаалганд шүүхийн өмнө очиод өмнөх хүнтэйгээ зөвлөлдчихээ, дүэл хийж, тийм ээ, дүэл гэж би зодон яриаггүй шүү. Хуулийн дүэл. Тэгжээж Рүтийг авахар болдог. Яагаад бэлэвсэн нөхөртэй байсан байхгүй. Гэтэл яаж юм? Энэ хүнтэй та ингэж нэг үерхэд ингэ сууя гэд бодсон чинь өмнө нь таны одоо дурлцаад ингэж шохорхоод байгаа эмэгтэй чи 3 нөхөртэй байгаа салсан гэнэ гэвэл та яа. Ваяа тэ дөрөвдөх нь болоо зүгээр шүү дээ гэхөө. Тэгвэл 5 нөхөртэй байгаа салцсан. Тэгээ одоо 6 дахь хамтран амьдрах чинь бас нөхөр нь биш. Тэгээ та за зүгээрээ чихж байгаа 7 дахь нь би орчоо гэхөө. Бид нар Библийг үлгэр домог биш. Бодит амьдрал дээр хөрсөн дээр болгож ойлгол Есүс эзний бидэнд өгсөн бичигдээгүй олон чухал зүрх сэтгэлийн хандлагыг сурж ав. Тэгснээр миний харилцаа, миний яриа,
миний амьдралын хэв маяг бусдыг харах өнцөг өөрчлөгдөж, шинжлэгдэж идэг. Тэгээд энэ эмэгтэй ирдэг. Тэгээд Есүс хэлдэг. Би эндээс ус утгах юм байхгүй. Чи надад ус утгаад өгч гэсэн нөө эмэгтэй гайхаад. Та чи еврей хүн биш үү? Яаж мэдсэн гэвэл царай зүсээр еврей самар ялгарахгүй ч эфод өмссөн байгаа шүү дээ Есүс ч. Тийм ээ? Нэг ч оюутлгүй эфод сүлд цэргүүд шодоод уурж тасдаж хувааж авах гэжсэн болоод нэг нь бүтнээр нь авдаг шүү дээ. Та еврей хүн байж самар эмэгтэй надаар ус утгуулж уунаа. Миний энэ ус утгадаг юмар та уун гэж юу? Энэ болд юм уу? Та нар ингэж болд юм уу? Яасан ёс зүйн бэ та? Та чи бүр энд ч байх ёсгүй хүн байж дээ гэсэн Есүс. Үгүй. Чи гэхдээ миний чамд өгөх усыг уух юм бол наашаа дахиж ус хэрэггүй мэргүй гэнэ буу халаад байдаг. Өөр хүн байхгүй. Ягаад гэвэл тэр цагаар худаг дээр ус авах цаг биш. Оройн сэрүүнд эмэгтэйчүүд чинь худаг дээр ус авах нэрийдлэр бөөндөө ирээд буу халдаг байхгүй. Ир хүн хизээж усанд явахгүй. Оройн сэрүүхэн тэр тентээс ус гэнэ. Харин самар эмэгтэй оройн цагаар тэр олон эмэгтэйчүүд хов базж яхад нь яваад орчвол яг энэ ч одоо таван нөхөртэй яг тэр тентээс ус алсан гэсэн. Одоо ингэ зураатах нь энэ одоо ингэж яах ингэж балиар амтдаг гэсэн. Сайн уу наажаач гэж яах жишээтэй. Харилцаа үүсэн шүү дээ. Энийг нь мэддэг учраас энэ эмэгтэй хичээл өдөр очисон чинь Есүс сууж байд. Тэгээ өөрөөс нь усгуугаад байд. За одоо өнцгөөс одоо та дагалдагч. Хүсээгүй замаараа яваад алхацсан. Хүсээгүй хүнийхээ бузар гэж боддог газараасаа хизээч зөвлөхгүй гэдэг газрынхаа хот руу ороод хүсээгүй бузар гэж боддог хүмүүсийнхээ гараар хийсэн тэр гамбирыг аваад халуун наранд алхаад өдрийн халуун нар гэж байгаа шүү тийм үү. Хин ч усанд явдгүйгээр алхаад ирсэн чинь багш нь нэг хөөрхөн эмэгтэйтэй нэг тийм би чамд ус өгүүлж яаж ямар гоё тэр уснаас надад жоох өгч штэ тэгвэл би бодон бодог явахгүй амар штэ мам штэ буу хаалаа сууж байгааг та төсөөл юу бодож би тгий сууж ивэл юу бодох вэ нямка устж яас хүүхэмсэг талчсан бид нар тэгнэ үстэй өөрөө сайхан сэрүүхэн худаг дээр суучна халуун нан биднийг хот руу оруулаад амар юм хийлгэн бузар юм хийлгэн тэг эргээд ирсэн чи нэг хүүхэнтэй самбагнаад ус мус яриад тийм л амар хүний ам цангадгүй устай юм бол бид нарт өгч бид нар чинь бас ам цангад шүү дээ. Уумаар л шүү дээ. Тэгээ нөгөө хүүхнийг харсан чинь айгүй дажгүй царайлаг гоё хүүхэн байдаг. Юм бодогч. Энийг Есүс мэдэх болов. Цаа чи мэднэ. Дагалдагч нар юм бодсон болов уу үгүй болов уу гэж та бодож байна уу? Бодсон байхаа. Есүс ингээд явж нөхрөө дуудаад ир тэ ярианы сэдвүүн хүртэл аягаар аман төгч 5 нөхөртэй 6 дахь чинь нөхөр чинь биш юм биш. Бараг би 7 дахь нь болчих гэж байгаа юм шиг яриа хөөрөө үүсэж байж байгаа. Дагалдагч нар харж байгаа. Дагалдагч нар хараад Библиэлд тэр зөвхөн энэ хэсгийг товчхон юу гэд хэлсэн гэхлээр би та бүхэнд хэлж өгье. Ачва. Энэ зуу шавнарын нэрээ түүнийг нэгэн эмэгтэйтэй ярилцаж байгаад нь яасан гэнэ үү? Гайхсан. Яагаад гайхаж байна? Та сая бүгдээрээ жуумалзаа инээдсэн шүү дээ. Яагаад энэ мэдчихэж байгаа шүү дээ. Тэ? Сэтгэл зүй юу бодсон ойлгомжтой байна шүү дээ. Тэгээд гайхсан боловч хинч та юу хайна вэ? Эсвэл та түүнтэй юунд ярилцсан бэ гэж хэлээгүй гэж байна. Айж яахгүй юу? Гинт Есүс босч чамд ямар амаатай гэвэл яах? Тийм үстэй. Айж яахгүй. Гэхдээ сэтэл төрсөн байна уу? Төрж байгаа шүү дээ. Энд чи хүсээгүй самаараараа явцсан. Тэгээд нөгөө хүсээгүй газраас амбир авцсан. Тэгээ халуун наранд алхаад ирсэн чи Есүс нэг хөөрхөн хүүхэнтэй ингээд ус мусаа өгчлдөө авчлдаа чи тэр уулмал хэрэггүй Ерүсалим дуртай газараа бурханд мөргөн штэ гээл те. Тэгээ нөгөө хоорондоо ярьж байгаа сэдв нь болохоор чи 5 нөхөртэй байсан 6 дахь чиний нөхөр биш юм биш те гэж. Хүү яана та яаж мэдтiin бэ гэл. Ийм л ярилцаж болж байгаа шүү дээ. Робч өөдөөдөөс ингэж хараад яриаггүй шүү дээ энэ хоёр чинь. Тийм үстэй. Тэгээ энийг шавнар нь хараад гайхсан гэж байгаа байхгүй. Яагаад гайхаад байгаа? Яг наад шиг болж байгаа. Энэ багш жоохон нооттой юу? Тийм хүүхэн чи өөрөө жоохон ингэж султаа олон нөхөр солилцсон. Тэнтийн самбагнаад их. Бид өөрөө сэрүү удаг дээр намаг иш Ерүсалим самарлуу явуулсан. Петрэ чи ойрхон мэд юм хэлэлтэй наатандаа. Заримдаа би Есүсийн зан чанаруудыг судлаад гайхдаг. Танаас бодож чинь шамнар нь сэтгэл зүй ямар байгааг Есүс мэднэ. Магадгүй албаар тийм болох гэж самаараар явна гэж хэлсэн. Албаар самаараар явахдаа унжигаад ахаар хүүхэд ингээд үгүй гэхээр улам зөрөөд хахад бүр хүнд юм хэлэгдэх шиг тэгвэл би та нарыг бүр хот руу н оруулаад амбир ахуулчих л да.
Тэгээ Самарын хот руу амьдрал ахуулсан. Тэгээд эрэхт нь царайлаг эмэгтэйтэй Есүс буу халаа суужсэн. Гол нь Есүс тэр эмэгтэйтэй л уулзах гэж очсон. Тэр Самар цай мэдээ дараах гэж. Есүс тэр ганцаардсан эмэгтэйгийн үнэхээр 7 дахь нөхөр нь болох гэж очсон. Мөнхийн сүт болцооц залуу нь болох гэж. Энэ Есүс төлөвлөжсэн учраас дагалдагч нар өөрийг нь хараад юу гэж бодохыг мэдчихсэн. Гэхдээ дагалдагч нар хэлээгүй гэж байгаа. Гайхсан боловч хэлээгүй. Есүс дагалдагч нартай чухам юу ойлгуулахыг хүсэж байсан. Матай номны 17 дугаар бүлгийг бүгдээр хамт харъя. 17:1-3. 6 өдрийн дараа Петр, Яаков болон түүний хүү Иохан нарыг Есүс дагуулan хэдүүлэхний өндөр уулаад гарчээ. Тэр тэдний өмнө хувирв. Царай нь нар мэт гэрэлтэж, хувцас нь гэрэл мэт цагаан болсон байлаа. Харах түн Мөсе, Илия нар түүнтэй ярилцах нь тэдэнд үзэгдлээ. Вау. Мөсе, Илия. Нэг нь Израилийн топ профессор, удирдагч, жинхэнэ эрдмийн хүчрхэг бурхны хүн. Бурхантай бүр нүүрээ харан ярьж анд найзууд шиг хуваалцдаг. Бүр бурхны нурууг хийхдгийг харсан. Израилийг амжилттайгаар хүчит гүрнээс чөлөөсөн удирдагч. Нөгөөх нь Илия. Үлгэр домбог шиг хүн, тийм үү? Ахав барихтаа л ирэхээр салхиа явчихна. Хаач юу? Нэг уул өрөө дөрөө гэцгсэж. Тийм мундаг хүн байж болдг юм уу? Тийм үстэй. Хүн хөөгд барьдгүй. Яасан тань. Ингүүл арай сонирхолтой ойлгомжтой болж ирж байгаа шүү. Тэгээд галт морин тэрэг ирээд үхлийг үзээгүй цорын ганц. Галт морин тэрэг ирээд авчихна. Зүгээр нүмергийн аваад үлдсэн шавь нь Илияг бурхан аав нөө гэдээ ордныг зогсон чинь ус хуагч. Ийм агуу өдөрдөгч Есүс тэр ирж уулзж байгаа. Та нар энэ үнэхээр хүндтэй даруухан бурхны гоё дотроо ингээд зүгээр алсаас ингээд хайрлж явдаг өдөрдөгч нар байдаг бах тийм. Тэд нар ингээд яг ингээд тэр хүндтэй ах нар маань ингээд 3 4-өөр уулзаа сууж байгааг зүгээр ингээд холоос харахад би ивэгдэж байна. Ямар гоё юм бэ. Тэгвэл Есүс, Мөсе, Илия гурав уулзсан. Хамгийн амар нь Тэнгэрээс буугаад ирж байна. Нөгөө хоёр нь аль хэдийн нас болсон хүмүүс амилцсан буугаад ирж байгааг хин харсан гэнэ үү. 6 өдрийн дараа Петр, Яаков, түүний дүү Иохан. Есүс тэр гурвыг дагуулсан. Бүх дагалдагч нартайгаа явж байгаад уулын бэлдээрээд Петр, Яаков, Иохан та гурав надтай яв гэд. Нөгөө 9 нь яасан байх нь вэ? Бэлдээ үлдсэн байх нь шүү дээ амраад. Тэгээ энэ гуравтай яваад ийм амар юм болсон. Есүсийн хувцас дэлхий дээр байхгүй цагаан болж гэрэлтсэн. Мөсе ирсэн, Илия ирсэн. Энийг харсан нөгөө гуравч бүр шок. Тэгээ нөгөө гурав Есүстэй уулзаад нөгөө гурвын уулзалт дуусаад буцаа буугаад ирдэг. За энэ дундуур Петр жоохон аягалдаг тийм үү? Майхан бариад үг юм уу? Буруу зураг яриад загнуулаад. Тэгээд доошо дагалдагч нар дээр буусан бол хэрвээ би тэр гурав нэг байсан бол яах вэ? Эгэр үтгшээ. Таныг бэлд сууж ах хооронд би юу хасан гэж мэдвэр. Мөсе. Тэгвэл утлаад өгсөн шүү дээ. Хүү. Илия. Багштай уулзаад. Бүр багшийн хувцас ингээд бүр гээл цацраад савцсан. Юу бүр TVцтэй нөгөө тийм болсон. Нөгөө юусэн. Тийм гоё юм үзсэн. Тийм. За гурлаа ижлээ энэ моос амьд юугаа мэдтээ. Багш руу очиж. Би бол ингэ доодгонж мэдэх ойлгохгүй юм байхгүй. Тэгвэл та өнцгөөс бол нөгөө 9 нь яасан? Би тэр 9-ийн дунд ингэ хөвтчихсэн чинь нөгөө 3 нэрээ баах юм яриад байвал би үгүй. Бид 9 яасан? Үгүй баахан хар бор ажлын самар гамбар мамбарын дандаа л бид нар бөөн дээр явж ирсэн. Яг Илия Мөсөтэй уулзаж тийм гоо хувц муцаг ирэлтүүлэх болохоор энэ муу 3 гэлэн Петр яах вэ явах юм гэлээ. Аваа өвчтэй. Бид 9 тэгээд яатсан. Бид 9-ийг багш яагаад ялгаад байгаа? Үгүй улаанцаа ялгуурлан гадуурхал байгаа шүү дээ. Spiritual abuse гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Бид нар энийг сүнслэг хүчирхийлэл гэдэг байгаа шүү дээ. Өдөрдөгчийн хүчирхийлэл байгаа шүү дээ. Хүсээгүй газраар нь явуулна, хүсээгүй гамбарыг нэдүүлнэ, эрэхт нь өөрөө сайхан сэрэг буудаг дээр гоё хүүхэнтэй буу халаад маазраа сууж ин дахиад цаашаа явна. Гоё юм болохоор гурвахныг аваад явна үлдсэн 9 нь байрандаа байна. Петр, Яаков явах юм. Петр, Яаков явах юм. Петр, Яаков. Ердөө л энэ. Тэгвэл бусд нь дандаа хар бор ажиллана гэж. Тэгвэл би тэгж ярихгүй юу? Хүн юм чинь тэгж бодохгүй гэж.
Зарим надад би ч өстой нэрээ сайхан жигдэж юм да гэж бодохгүй. Цөм биш үү. Уулын гаж юм хийгээгүй л дээ би. Гэхдээ л жигдэд. За. Яг л энтэй адилхан. Бусад 9 шавийн зүрх сэтгэлийг Есүс мэдж байгаа. Мэдж л байгаа шүү дээ. Миний цус, чүмэг, ДНК-г нэг бүрчлэн харж идэг. Өсний тоог мэдчихэдэг бурхан намайг юу бодож байгааг мэдж байгаа шиг. Бусад 9 ямар байгааг гологдлын хан босч гин, эсэргүүцлийн хан босч гин, шархалж гин мэдж байгаа шүү дээ. А нөгөө гурвыгч бас мэдж байгаа шүү дээ. Гэхдээ л ялгаад яалтчгүй л ялгуурлан гадуурхал энэ бол явагдаад байна. Гэхдээ би хэний тухай ярьж байгааг вэ? Есүс хийсний тухай. Таны итгэдэг бидний хайртай бурхны тухай ярьж байгааг та бити мартаж. Марк номны 5 дугаар бүлэг дээр би та бүхэн дахиад уншиж өгье. Марк номны 5-ын 37-оос 41-ийг би уншиж өгье. Бас л мөн та бүхний сайн мэддэг хэсэг байгаа. Энэ сүүлийн үед хараа муудаад юмаа харахгүй болчих. За. Тэгээд тэр Петр, Яаковын дүү Йохан. Яаж вэ? Дахин нөгөө гурав боостой. Нөгөө 9 биш үү? Яг нөгөө гурвын нэр байгаа. Петр, Яаковын дүү Йохан нараас өөр хэнийг ч өөртөө хамт явахыг эсвэшөө. Дахиад нөгөө мө бэлдүүлсэн 9 чинь дахиад бэлдээл үлдчихэв. Тэгээ юу болох нь вэ? Тэд синагогийн ахлагчин гэж дэрв. Уймарч чангаар уйлж хайлагсдыг хараад тэр харлаа. Оронгуудаа тэр тэдэнд юунд та нар уймарч уйлднэ? Энэ хүүхэд үхээгүй харин унтаж байна гэсэнд тэд түүнийг тохуурхан инээлдэв. Харин Есүс бүгдийг гаргаж зөвхөн өнөөх хүүхдийн аав ээжийг өөртөөгөө байгсдын хамт авч хүүхдийг тавьсан өрөөнд нь оров. Хүүхдийн гараас бариад за энэс цаашаа та мэдэн тийм үү? Талита кум. Охиныг амьлуулдаг. Өсөж хоол гэж хэлдэг. За энэ үйл явдал. За дахиад азтаагаараа Петр, Яаков, Йохан гэдэг шиг Петр, Яаков, Нямка гурав бус нь үл. Би нөгөө эс рүү ямар байдалтай харах бол? Гоё штэ юмд ингэ сонгогдоод өргөмжлөгдөөд ах чи гоё үстэй. Тэр тусмаа тэр гоё алдартай хүндтэй ич хидтэй ч юм шиг амар раби намайг тоогод штэ. Нямка бус нь байж. Муухай байгаа юм танд. Гоё байгаа үстэй. Ингэ тоогдохыг хүсдэггүй бол та жоохон сэтгэл зүйч тандаа энд нэр бэлэн сэтгэл зүйч нар байгаа штэ. Уулзах хэрэг цаг ав. Хүнд хайр, хүлээн зөвшөөрөл дутагддаг штэ. Тих ёстой. Бид нэр амьтан хадгууснаас ялгаатай нь ердөөлийн штэ. Би хайрлагдаж, хүлээн зөвшөөрөгдөж, бусдад тоогдохыг хүсэх нь буруу биш, гин биш шүү дээ энэ чинь. За тэгээ нөгөө гурав явсан. Харин энэ үед Есүс жоохон байдалд хийчихдээ. Яг яваад орсон чинь хүмүүс хэдийн гашуудал зарлаад нөгөө охин асуурцсан. Тэгсэн чинь Есүс юу гэж хэлж байна? Тэр олон хүний нүдэн дээр үгүй энэ охин үхээгүй. Тэр унтж байгаа гэж хэлдэг. Тэгсэн хүмүүс яасан гэж байна? Яаж инээсэн гэж байна? Тохуурхаж инээж. Энэ үед Нямка байсан бол яах вэ? За багшаа та жоохон сэтгэл хөөрөд арай л жоохон эвгүй юу жоохон бүлтрээд байна одоо болно. Та арай дэнтнэ энэ. Бас ийм юм гэж хаана байсан. Үхсэн хүүхдийг унтчихна гэж хэлээ. Тэгээ хүмүүс миний багшийг шоолоод тахаар надад гоё юу? Таны хүндэлдэг өдөрдөг сүмийн пасторч хүн муулаад шоолол гүтгээл доромжлоод байвал танд гоё юу? Муухай штэ. Сайхан санагдахгүй штэ. Харин таны сүмийн пастор хүмүүс хүндлээл хайрлаад байвал гоё юу? Гоё штэ. Үүн шиг яа нэ багш амийг дарчих юмсаа гэх байхаа би бол бүр дэнтлээ одоо. Тэгээд орсон. Орсон чи Есүс үнэхээр талита кум гэдээ амьлуулсан. Хүмүүс яах вэ? Шок. Юу болж байна? Үхсэн байсан юм шүү дээ. Оршуулгыг ярьж байсан юм шүү дээ. Үн чи хин гэдэг хүн юм. Энэ хаанхан гаралтай. Гарал үүснэ айгу адармаатай. Наа чи битэл ч юм уу галил ч юм яг алинд нь төрсөн мэдгүй. Ямс Йосеф гэдэг мужааны хүү байгаа юм. Чи пасторын хүүхэд биш юм. Синагогийн ахлагч хүүхэд биш юм. Мужаа юм уу? Тийм ээ тийм. Ээж нэг майр гээд бас нэг хормой ихтэй нэг жоохон гэр бүл болоог байхдаа жирэмсэн бол бас асуулаа чимэг ч юм. Оо. Үгүй яаж хийчих вэ? Гэхдээ яг би тантай яг хүний талаас нь ярьж байгаа ш. Би танд урамцсан гоё домог ярих гайгүй. Библийг ингэж л ойлгохыг хүссэн учраас та нар Библийн сургууль сурж байгаа. Тэгээд хүмүүс шоконд ороход дүнгэж саяхан миний хайртай хүнийг тохуурхаад шоолоод би энтгээ чүг гэд шоолоод инээлдэжсэн хүмүүс бүгд алмаарцсан байх үед би яаж явах вэ?
жигкөөр амьлуулсан юм шиг алхах юм оос урдуур нь. Тэгнэ үстэй. Тэгнгээ миний харцмаарч яг нөгөө энэ харагдгүй шахуу нүд мүд чи бүр томроод нөгөө тохуурагчсэн хүмүүсээр хараад харуу та нар. Шолоод илүү харуу. Харуу миний багш. Би шамин шүү дээ. Гүр ингэж бахарх нь үстэй. За өнцгөөсөл. Нөгөө өсдөр очив. Нөгөө өсөж юм та нар байж гэд үлдээчихсэн. Тэр авч явдаг гурвал аваа авчихсан. Явсаагаар магадгүй тэглэм хамаг юмаа илгчээл тэгэл Петр Яков явхан гурвыг л авч ирнэ. Нөгөө гурав нэрээд од солиорч өгнө. Тэгш нэр орж ирээ солиор нөгөө гурав. Та нар яасан гэж. За бас яасан. Багш очоод энэ охин үхээгүй байна. Нөгөө синагогийн ахлагч юм чинь хүндэт зочин дандаа лидерүүд дандаа шашны өдөртөгч нар байсан чинь үхээгүй байна гэд хэлсэн чинь бүгд шоолоод багшийг би бүрстэ ичгнүрээ илгэндээ наа бүр яахаа мэдэхгүй яваад орсон. Нэрээ багш талита кум гэд нөгөө охиныг амжуулсан чинь тэнд байсан хүмүүс шок. Яа. За чидээ бас хараагүй юм чи юм. Явъя Батрах. Тэгнэ үстэй. Нөгөөдүүл нь бүр итгэж хатаад үгүй тийм гоё юмд яагаад дахиад энэ гурвыг авч өмнө нь тэр Элия Мосед энэ гурав ч уулзсан шүү дээ. Одоо миний хэлж биш юм уу? Яагаад энэ гурвыг бид чисч яг яац. Хэлээч. Багшид хэлээч гэж хүн шүрүүхтэд иглэх байсан ба. Санамаас танад бодож чинь бид нар бодож үзэх л хэрэгтэй. Есүс юуг ойлгуулах гээд ийм магадгүй би пастор хүн тэрүүн пастор байгаад туслах пасторудаа салбар сүмүүдтэй сүмийнхэндээ ийм хандлага гаргах юм бол тэр гомдоо явчих байх. Надаа гомдоод явсан хүмүүс ч байгаа. Өшөө нэмээд явах байх. Яагаад ялгуурлаад байгаа юм чи. Хүсээгүй юм хийлгээд байгаа юм чи. Болохгүй гэж заадаг юм болно гэд хийлгээд байгаа юм чи. Ариун биш гэж боддог юм хийлгээд байгаа юм чи. Зөв биш гэж боддог юм хийлгээд байгаа юм чи. Тэгээд ялгуурлан адуурхаад ижилхэн сүмийнхэн хүмүүсийг, ижилхэн пасторууд, ижилхэн ахлагч нараа заавал аль нь болдгоо баруун наашир гэдэг хахаар нөгөө пасторууд нь гомдчихсэн ч удаа би, тийм биз? Энэ ч хүн. Тэд нар ч хүн. Би ч хүн. Энийг Библи бичсэн. Юу ойлгох гэдэг юм бол? Одоо цаашаа на Есүс юу ямар зан характер гаргах уу гэвэл хамгийн хайртай байсан шавьяга үхтэл над үзнэ. Бүр хараад энд өрөвдмөр. Би байсан бол хэдийн сүмээ хаяад өөр сүм рүү тэр Библийн сургууль байсан бол би бүгдийг хаяад зүр өөр сүм рүү явцсан. Петрийг ирэх гэдэлт. Та нар Матай номны 16-гийн 22 23-ыг хартаа би тавганд уншиж өгье. Сонирхолтой байна уу? Өөдөөгүй. 22 23-ыг би уншиж өгье. Петр түүнийг хажуу тийш аваачаад эзэн минь таныг бурхан энэрг ийм юм танд хизээж бүү тохиолдог гэж зэмлж эхэлсэнд тэр эргэж Петрт миний араас зайл сатана чи надад бүдрүүлэл болж байна. Учир нь чи бурханы юмсыг бус харин хүмүүний юмсыг л бодож байна гинэ. За Есүс шавнартайгаа уулзсан. Тэг Иерусалим явна гэд хэлсэн байхгүй. Тэгсэн чи шавнар нь тгий. Яагаад шавнар дуртай байсан гэвэл хаан болгоно гэж бододсон байхгүй. Есүс Израилийн хаан болоод Ромын хаанчлаас чөлөөлөөд таван талх хоёр загсаар ард түмний бүгдийг хооллоод ажил хийхгүй биеийн амрыг хар сайхан жаргах юм байна гэж бододсон. Гэтэл Есүс би хаан болно гэхдээ та нарын бодож байгаа шиг биш ээ уучлаарай. Би өөр. Тэгээд яг энэ үйл явдлын тухай яриад ашгүй тгийгээд бүгдээрээ 12 дагалдагч баярлсан чи Есүс. Гэхдээ би тэнд хаан болж та нарын бодож байгаа шиг биш. Тэнд очиод би тамлагдана, тарчлагдана, зодуулна. Тэгээд цовдлуулаад үхэх болно гэж. Тэгсэн чи Петр хэлж байгаа байхгүй. Юу яриад байгаа юм бэ багш? Байж байгаа. Тэгвэл болий. Тэгвэл Иерусалим явж байгаа юм. Бүгд тийш Галил руу юм уу, Йордан руу юм уу? Өөр тийш явъя. Болий тэгвэл Иерусалим явахгүй. Гэсэн чинь Есүс ингээ алхаа явж иж л дээ. Иерусалим руу явнаа гэд. Тэгсэн чинь араас нь шавнар нь ингээд учраа мэдэхгүй багшуудаа тэнд очиж өгчих бид нар яах юм бол. Үгүй асуудал ч дээ бүх юм хаяад ах чаа үстэй. Тэгээ хард нэгэ дагаа явжсэн чи Петр багшаа гэдэг ингээ татаад байсан чинь Есүс эргэж хараад хэдэн хүн бэ? 12 дагалдагч байгаа. Миний араас зайл муу Петр гэсэн үү? Муу болдгоо бараа өгнө гэсэн үү? Сатан гэж хэлчихэж байгаа. Шоконд орно үстэй. Нөгөө 11 чи сатан байсан юм шиг. Тэгэж бод бид нар хүн муу юмд итгэхдээ айгүй дуртай шүү дээ тийм үү?
Нямкаст тэгдэг гин. Тийм мартахгүй. Гэхдээ тэрний өмнө нь хийсэн сайн юмыг одоо энэ номлог бол та баг тэр үүдэр гарахтаа нэгэнтэйгээ сайн юу байна гэж арзганаал ярилцал инээлдэ гарахтаа мартчихна. Муу юмыг бол мартахгүй. Хизээж мартахгүй. Тэгээ та нар бод. Сатан гэлж. Сатан. Би нэг хэсэг надад аюу айдаг байсан. Манай хөдөө орон нутгийн эмээнэр амар сүнслэгэлтэй. Бас намайг нөгөө хар нялхаасаа ингээд 17-8 тагаас дархан дээрэл үйлчлээл байн хамт яваад сүмийн үүсгэн байгуулцал одоо ч тэр байшин байдлын барих гал ингээд бүх юма зориулаа явж байгаа болохоор эмээнэр мань надад хайртай. Гэхдээ эмээнэрийн хайр юу хэцүү гэж би жоохон бие муутад ороо ингээд сулдчихн, толгоо өвдчихн, ханиад үрчин, хатгаа авчин. Тэгээ эмээнэр ингээд очиод ингээд би нэг удаа алтан булгийн салбар дээр очиод залбируулсан байхгүй юу? Та царай алдчихъя гэдгээс хүн үгүй би царай л уусдаг гэж чадахгүй шүү дээ. Тэгээд би жоохон ханиад үрээд хоолоо өвдөд байгаа маа. Халуураад ингээд замдаа яваад миний төлөө залбирж өгөөч гэсэн чинь бүгдээр хар тавиал залбирсан. Ханаасаа ч гарч ирсэн теологийн 7 уулын дагуу далтоор гэх. Сатан тэр 7 уулын шүү дээ. Тэнд асуудал биш шүү дээ. Тэгээ залбирж яснаа пастрын дотор байгаа сатана Есүсийн нэрээр заал гэд би шүү дээ. Миний дотор сатан баг. Би сатантай юм уу? Таны дотор сатан байна юу гоё юу? Зүгээр легион биш, Беэлзебул биш. Энгийн чөтгөр, ад чөтгөр, зид савдаг лус юу гэдгийг. За яах вэ? Нэг зүүн байх нь байдгаа би мэднэ. Сатан шүү дээ. Люцифер. Хамгийн ятг юм. Худлуурамгийн эцэг. Миний дотор байна гинэ. Тийм залбир сонсгоо та би зүгээр хоолол өвчтэй нэ би сатан хамаагүй шүү дээ. Асуудал байна. Эхлээ Есүс юу гэж дуудчих. Гарнаас нь хөтлөөд жорлонгийн өрөөнд орлоод Петрээ сатан шиг юм бити яриад гэд хэлсэн бол Петр арай гайгүй гомдох байх. Найз нөхдийнх нь нүдэн дээр хүмүүсийн нүдэн дээр миний араас муухай арлуу хутгалах явж байсан юм шиг уул нь өөрийг нь хамгаалж байгаа шүү. Үгүй багш таныг өхүүлмээргүй байна. Зовоомооргүй байна. Зүхтаа ил та. Чи зайл сатана. Өнцгөөс нөгөө 11 их гоцгороод исэн юм аа нэг кейп мэп барионис юм аа тагтаа магтаа олон юм ярьж сатан биш юм ш наачаа. Нисэхгүй яа дээ наач дүүл. Тэгэл ярьж эхлэв шүү дээ. Петр. Чи сая багш бас сатан гэж сонсон. Одоо на сатан ч багш албаар явсаа авч алах гэж байгаа. Хэдүүлээ энд нь нохож байгаа. Сатан сүм чуулган дотор яагаад тийм амархан орчдөг гэж бид нар муу мэдэн дуртай болохоор. Бид нар хов чивийг сонсох дуртай, сонирхолтой, кайфтай байдаг болохоор. Хүний сайн биш муу. За Петр ингээд сатанаараа дуулуулчлаа. Нөгөө гоё дагалдагч нар дунд гоцгорж исэн Петр маань. Бүр Есүс Бурхны хүү сатан гэж дуудчихж байгаа шүү. Матай номны 26 руу орноо. Миний дуусах цаг болж байна. 26-гийн 33 34 би таагүй уншиж өгье. Петр түнд танаас болж бүгд бүдэрлээч би хизээч бүдрэхгүй гэхэд Есүс түнд үнэхээр би чамд хэлье. Энэ шин азарган дахиад онгодохоос өмнө чи намайг 3 та үгүйсгэн. За дахиад асуудал гарч байна. Сүүлчийн зоог нэг айлд ороод дээврийн өрөөнийг нь гуй багшд хэрэгтэй байна гэж хэл тэр хүн өнгөө дээврийн өрөөгөө өгөн. Тэгээ би та нарт өнөөдөр сүүлчийн удаа хоол идэх маргаашнаас би ингэж баригдаад явна гэсэн юм дөхөн. Голгат дээр. Ингээ уулзаад сүүлийн зоог бариад бүгдээрээ ингээд гоё кемп хийгээд та нарны гоё бичлэг хийсэн байсан шүү дээ. Бичлэг дээр ингээд хамгийн ууртай багш хинбэ, хамгийн юу хинбэ юм бэ гэж хөдөө та нар бүгдээрээ тэнд би уйлж байгаа юм ерөөс нэг ч хараагүй. Гоё байгаа үстэй. Яа ингээд 13-аа багштайгаа 13-аа гоё сууж исэн чинь та нар надад сурав. Гэлгэлж. Оршгүй үдэл. Бүгд гайх юу бид нар дундаас хүн урууна гэсэн багшсаа юу гэсэн бэ? Би сайн сонссонгүй тэгсэн урууна гинэ. Хин би л авш. Чи юу лээ гэдэг ингээд сандарж исэн чинь Петр айгуу дээрэнгүүгээр ирж орогтойгоор эднэр бүгд урвсан ч би бол танаас урахгүй шүү багшаа гэсэн чинь чи дахиад онгодохоос өмнө бүр 1 биш 2 биш 3 биш 2 биш бүр 3 урууна гэж хэлдэг. Бас л Есүс хэлж байгаа шүү дээ. Өнцгөөс л доо. Нөгөө 11 сонсож байгаа шүү дээ манайхаа. Тэр дунд чинь над шиг хүн байвал яг.
Сонс манайхаа сонс. Дээр багш Петр юу дуудаа? Санж сатан. Одоо та нар бидний дундаас яг бид нар ингэ тойроо сууж байгаа 13 дундаас л ургана гэсэн. Тэгсэн сая Петр урахгүй гэж Петр юу гэж байна? Чи 3 ургана гэж. Наад нь ч ургахч байсан байж тээ. Нүдээд өгөөч, гадуургаа доромжлоо бүтгээд өгөөч. Зайлуулаач эндээс. Петрт ямар байсан бэл? Бүх амьдралаа хаяад явсан шүү дээ. Бүх зүрхээр үлжсэн шүү дээ. Тэр худлаа яриаггүй шүү дээ. Хүн амьдрал дээр юу болохыг мэдэхгүй шүү дээ. Гэхдээ яг одоо зүрх сэтгэл нь бол үнэхээр би урахгүй дээ л гэж бодсон. Тэр савчсан шүү дээ. Бүх дагалдагчийн цухтаагаад Петр нэг хүний чихийг савчсан чи Есүс өөр больчий гэд болиулаад чихийг нэдгэжтэй шүү дээ. Тэр хичээсэн шүү дээ. Гэхдээ яагаад ингэж янз бүрээр хэлүүлэх хэвээр. Пастор яагаад намайг янз бүрээр хэлээд байна? Багш намайг яагаад ингэ нүд үзүүлээд байна? Би яатсан гэд хэрүүл хийсэн. Есүс яагаад ийм юм бол гэж та бодож үзсэн. За минь цаг дуусч байгаа учраас би үлдсэнийг та нарын хувийн библи судлалд үлдээ. Хамгийн сүүлээр Петр энэ бүхэнд гомдож исэн болов үгүй болов гэдгийг та Иохан номын 21-р бүлгээс Есүс эзэн цовдлогдсон. Петр урахгүй гэж бодсон чинь яг урвчдаг. Петр өөрийгөө юу гэж нэрлэдэг вүлээ? Хортмогоо удам намайг уучлаач гэж уйлдаг. Энэ үнэн байхгүй. Үнэн дээр би бол хортмогоо удам байхгүй. Түүний инрэл цус өршөөлний өсөлгүйгээр би хинч биш байхгүй. Хүнээс ч доор байхгүй. Тэгэд багш амилсан гэдэг үгийг хинээс сонссон гэхээр мундаг апостолуудаас биш. Зүгээр Мариас эмэгтэйчүүдэд харагдчихдаг. Би ч багштай ойрхон байсан. Намайг 3 урвцсан юм чинь багш юу таах вэ? Угаасаа надад дуртай байхгүй. Иохан номон дээр уул руу гарсан чинь дагалдагч нар та нар ишлэлийн хальт харчих уу? Шүдээ зугаа тань. Хальт ганцхан ишлэл харж заяа. Нэгэн золиос гаргаад ирсэн юм чи та нэг маш сайн ойлгосоо л гэж хүсээд байгаа байхгүй юу? Матай номны 26-гийн 40-дээр нэг ийм үйл явдал болж байгаа. Би та бүхэнд гяс уншаад өгье. За сатан гэдээ дуудсан. За тэгэл уруу нь барина гэд булаагийн дэлгэцсэн шүү дээ. Есүс бол Петрийг хайр найргүй хэлсэн. Тэгээ 26-гийн 40-дээр бас нэг сонир үйл явдал болж байгаа. Бид нэг анзаардаггүй. Тэрний үеийн гэхлээр тэгээд тэр шавнар дээр ирж тэдний унтаж байхыг хараад Петрт та нар надтай ганц цаг сэргийг байж чадсангүй. За өнцгөө солиод бодоорой та. Тэр хэний унтж байгааг хараад гинэ үү? Петр ганцаар унтж байсан. Тэр хин дээр гинэ үү? Олон тоон дээр уустай шавнар дээр ирж 12 хүн дээр ирсэн. Тэгээд шавнар дээр ирчээд та нар яга унтаад байгаа юм гэсэн үү? Шавнар дээр ирээд ганцхан хүний онцлоо хэлж Петрт чи ийм надтай сэрүүн байж чадахгүй. Та нар боддоо бүгд унтж байгаа. Тэгсэн Есүс ирснээр яг Петрийг өшөглөөл бос. Та нар одоо надтай ганц цаг сэрүүн байж чадахгүй. Би Петр байсан бол гайхна. Юу нүдэн нухаа иргэд би ганцаар унтчихсан юм байна. Бүгдээр л унтчих шээ. Уу багшаа бүгдээр л унтчих шээ. Заавал намайг чичээд да дээрээс хойш яатсан намайг. Сатанлэг нь, иймлэг нь, тиймлэг нь одоо урвалг нь одоо бүр ингээ бүгд ижлхэн унтаал бүгдээр л ингээ ганц цаг сэрүүн байж чадахгүй байгаад намайг өсөрж иж өшөглөөл намайг жохол ямка чи гэдэг ингээд хахад би яатсан юм бэ? Олоо үл би явлаа харьлаа загсаа харлаа. Асуудал байгаа. Тэгээ Иохан номны 21 дээр Петр энэ бүхэнд гомдсон үгэн мэдэгддэг. Та нарын сайн мэддэг учраас бүгд ишлэл харахгүй явж. Есүс дахин амьлаад дагалдагч нарын шүнжэнгөө загас бариад юу ч хөө хоосон буцаад ирсэн чинь Есүс яг анхны хараа дуудаж байгаа юм шиг түүх давтагддаг. Зүүн талдаа торой. За торой хийсэн чинь том загас 153 том загас. Гэхдээ торон нурагдахуйц олон загас ордог. Петр шууд багшигаа хардаг. Тэгсэн тэнд ингэж байгаа. Загасчлахын тулд тайлсан байсан хувцас өмсөө завнаас үсрэв гэж байгаа. Байжээ өглөө үүрээ хүүтэн байна. Гял сэлвэрдээ чи Иохана багш руу очие гээгүй. Петр үсэрж байгаа. Тэгтээ ус руу үсэрж байгаа хүн усанд орохдоо хувцастайгаа орд юм уу нүцгэн орд юм уу? Яагаад загасчлахын тулд тайлсан байсан хувцас өмсөд үсэрж байгаа. Дахиж хизээч ирэхгүй гэдэг тэр шийдвэрийг энэ үед хамгийн түрүүнд Петр гаргаж байгаа.
Тэртээ тэргүй завь ирэг дээр очих нь тодорхой. Гэхдээ Петр сэлж очиж байгаа. Хувцас өмсөд буцаж завь руу гарахгүй. Юмаа үлдээхийг хүсэв. Ингээд Есүс дээр очиод чичрээ сууж байсан чи Есүс өлсөж гэнэ үгээд. Петрэ чи тэднээс илүү намайг хайрладаг. Дагалдагч нар биш шүү. Нөгөө 153 том загсыг зааж хайрладаггүй Петр. Тимээ би танд хайртай. Та мэднэ. Дахиад чи надад яг хайртай юу? Тийм ээ багшаа би танд хайртай та мэднэ. Жохон байж дахиад Петр чи яг надад хайртай. Гомд нь үстэй. Та эхнэрээсээ яг ингээ 3 удаа асуугаад үзээрэй. Нүүрлүүч юм шийдэж магадгүй шүү. Чи одоо өвчтөй маш юм байна. Итгэхгүй байгаа юм надаа гэд. Нөхрөөсөө асуугаад үзээрэй. Эхлээд хайртайг нь 2 дахь хайртын 3 дахь асуух нь хань чи яг яац. Ингэн. Харин Петр 3 та өөрт нь хайртай юу та нар яг Иохан номон дээрээс хараараа ингэж хэлэгдсэн ба үгээр 3 та багш нь өөрт нь хайртай юу гэж асуусан учраас Петр гуниглав гэж. Яагаад гуниглав? Зөндөө олон ад үзүүлсэн шүү дээ. Унтчихта дахиад онготхоос өмнө урам нь гिचэн урахгүй гэсэн чи өөрөө яалтчгүй урвцсан. Тэгээд бүр үнэхээр олон юм туусаар байгаад одоо ингэж яг би дахид танаас ирэхгүй гэд хувцас өмсөд ирсэн чинь өөдөөс нь хайртай юм. Нэр юм. Яг уу. Яг миний номлолын цаг дууссан үн юм. Яг уу. Хит болж байгаа. Нэр юм. Ингээд байвал ямар вэ? Петр гонёсон байхгүй. Энэ үед миний хондогдчих. Чи миний энэ дэлхий дээр анхны чуулганыг байгуулах анхны надаар туслагдсан тэргүүн пастор чи байх. Чи кеф. Чамайг би кеф болгохын тулд энэ хүртэл ингэж чамд хатуу хандсан. Одоо чи хатан суулсан. Чам дээр биш бол өөр хаанч чиний итгэл дээр биш бол өөр ямар ч итгэл дээр би чуулгана барихгүй. Амен. Бурхан хатуургаад байгаа юм шиг санагдаж байна. Үгүй юу? Гоё. Надад хаяа тийг санагдаад би жоохон гуниглаад идэг. Гэхдээ эзэн миний дотор хадан сурвалах ийм чухал ажлыг хийж байгаа гэдэгт итгээд эцсийн хүртэл тууштай сургуулаа төгсцөө. Эцсийн хүртэл тууштай итгэлтэй ханд. Эцсийн хүртэл тууштай үгээ судлаа. Эцсийн хүртэл тууштай эзнээ хайрлцгаая. Амен. Хамтдаа залбирanгуйцгаая.